25 наснда бусдад задуулж бүтэн харуулсан Тэмүүжин 2 жилийн турш хэвтэрт байжээ. Биеийнх нь ихэнх хэсэг мэдээгүй олж хийлж ярах чадвараа алдсан тэрээр өөрийн амьдралыг өөрчлөхийн тулд дахин хөл дээрээ босох шийдвэр гаргасан байна. Тэрээр спортын хүчээр өөрийнхөө биеийн ихэнх хэсгийг мэдээ оруулаад зогсохгүй. За ирээдүйн мистрийн тайзнаа аваргын алтан мөнгөн медалийг хүртэж хоёрынтой гарч байна. Хүнд бэрх үеийг туулсан Тэмүүжин одоо тусгай хэрэгцээтэй хүмүүст зориулсан фитнесийн заалтай болох мөрөөдөлтэй болжээ. Тусгай хэрэгцээтэй хүмүүст зориулсан спортоор хичээлэх заал танхим байхгүй учраас тэд ихэнх цагаа гэртээ сууж өнгөрүүлдэг. Тиймээс зайлшгүй шаардлагатай энэ зүйлийг хийчихэд найз охинтой олондоо хэмээн бидэнд хүчилсэн юм а. Энэ тал нь байхгүй. Тал нь нөгөө ухаж авцахгүй гэдэггүй хүнд зодуулаад юм байлсахгүй. Энэ хэвтэрд байхтай тэгэл жилгэн хэвтэрд бааш ээждэг хотолтой өөрөө дотроо юмнуудаа мэднэ. Тэгэл гэрийн ээж ах гişгээд бүгдээрээ тустай юмшин тэгэл дотроо уурлаад өөлмаар өгдөг. Тэгэл за би босгүй дээ гэд тэгэл зүтгэж эхэлсэн дээ. Фитнесээр хичээлж эхэлснээс хойш Тэмүүжингийн биеийн байдал доктортой сайжирч булчингийн идэвхжил нэмэгдэж хөдөлгөөний чадвар айлмаар сэргэжээ. Тэрээр бэлтгэлийн явцад олон бэрхшээлтэй тулгарсан ч бууж өгөөгүй бөгөөд өдөр бүр өөрийгөө даван тулах зорилго тавьж ажилласан байна. Өнөөдөр тэр зөвхөн өөрийн эрүүл мэндийг сэргээсэн төдийгүй спортын тэмцээнүүдэд оролцох хэмжээнд хүрчээ. Тийм шат мат шиг нөө тренертэй хүмүүс өдр орж ирэхэд тэр чинь дээшээ өндийг шат биш хөнгөн өөрийн гэсэн объекттэй тийм юм хийх хэрэгтэй байхгүй юу? Нөгөө нэг явж чадахгүй учраас тийм нөгөө нэг бүдэрч өнө эн чинь бас өөрөөгөө тэмцэж байгаа байхгүй юу? Тэмцээр ингээ бүдэрч унаад миний хөлжим үн ийм байлаа шүү дээ. Ингэж явдаг үү шүү дээ. Ингэж ингэж явдаг. бүр чирээд явдаг. Тийм ингэж чирээ одоо энэ үндс ингэ чирэх шүү дээ байхгүй юу? Энэ Одоо бол та ингэ зүгээр одоо бол гайгүй гэхдээ хаяа нэг чирэгдэнэ. Мөн Тэмүүжин бусдад зодуулсан асуудлаа дахин хөндөж тухайн хэрэг өнөөг хүртэл бүрэн шийдэгдэг байгааг хэлсэн юм. Тэрээр хууль шударга хэрэгжих ёстой гэж үзэж байгаа бөгөөд өөртөө найдал хохирогчид дахин ийм байдалд орохгүй байхыг хүсэж байгаа илэрхийллээ.